Хэрвээ засгийн газараас танд 12 цагийн турш ямар ч гэмт хэрэг үйлдэхийг зөвшөөрвөл та яах вэ? Hi guys, Мантуган сувг байна. Өмнөх дугаард цэвэрлэгээ киноны 1-р ангийг ярьсан бөгөөд нэгэн боломжийн амьдралтай айл цэвэрлэгээний өдөр хэрхэн тэмцэж ам гарч буй талаар өгүүлдэг. Өнөөдрийн ангиар цэвэрлэгээний дараагийн анги болох Purge Anarchy-г ярьж өгөхөөр бэлтлээ. Ингээд кинонд орцгоё. Америкийн нэгдсэн улсад өнөөдөр жирийн нэгэн өдөр биш. Жил бүр зохион байгуулагддаг цэвэрлэгээний өдөр тохиож байгаа бөгөөд цэвэрлэгээ эхлэхэд 2хан цаг дутуу байхад нэгэн боржор үстэй эмэгтэй зоогийн газарт зөөгчийн ажиллаа хийж бугаар үйл явдал эхэлнэ. Энэ эмэгтэйг Эва гэдэг бөгөөд аав охин хоёртойгоо гурлаа амьдардаг. Тэр нь ойрхон учир бараг л цэвэрлэгээ эхлэхдээ зэрэгцэн гэрлүүгээ хайрдаг. Байрныхаа доод давхрын хаалгаар ороход нэг гүзээтэй ах өлөв долив хийж Эваг тайван явуулчихгүй. Өдөж хоргоох гэж үтсэн ч их ч бол майшгүй гээл гэрлүүгээ ордог. Гэртээ ороход аав нь хаагур явж байгаад ирж байгаа юм бэ гэд уурлах маягтай асуудаг. Эва хариуд нь таны эмний мөнгийг олох гээд л ажиллаж байгаад ирлээ штэ гэж хэлдэг. Би нөгөө зүрхний өвчнөр өвдөд нилээн удаж байгаа бөгөөд их ч ганцаараа ажил хийж өвөөг амхандаа амьд удаан торгоочих гэд нилээн л зүтгэдэг бололтой харагдана. Удахгүй цэвэрлэгээ эхлэх гэж байна. Би унтлаа шүү гэж хэлээд өвөө өрөөлөгөө яваад орчихноо. Охин зээ хоёр нь хувь хувийн ажлаа амжуулж байтал өвөө маш ханган хослол өмсөд өрөөндөө нэг захиа утас дөрөвчөө үлдээгээд гэрээсээ сэмхэн гараад давчихна. Гарч иртэл гадаа нэг тансаг хар машин ирж зогсдог. Өвөө гэрээхээ эргэн тойрныг харж нилээн уртаар амьсгаа аваад машиндаа сууна. Үзэгдэл солигдоход өөр нэг газар нэг эрэгтэй эмэгтэй хосууд бололтой машин хамт явж байна. Ярианаас нь ажиглахад хосууд байж байгаад салах гэж байгаа бололтой. Очих газрынхаа замд дэлгүүр орж хоод гарч иртэл машиныхан тэнд баг зүсэн цэвэрлэгээний хүнтэй мөргөлдчихнэ. Уур амьсгал эвгүй болоод нөгөө хүний явсан зүг рүү хартал бөө масктай хүмүүс харагдана. Цэвэрлэгээ эхлэнгүүт юу юугүй манай хоёрыг алах гэд хараандаа авчихуу даа гэж харагддаг. Манай хоёр ч уур амьсгал эвгүүтэнгүүт урдаа явцгаая гэд машиндаа суугаад хөдөлтөл. Замын голд машин жолоодлогоо алдаад минутын дараа бүр нам унтраад өгнө. Асах гэж ордсон ч асдаггүй. Дуугаад хартал машиныхан доороос нэг утсыг нь таслагчаар таслаад хайсан байв. Ингээд нөгөө багтаа цэвэрлэгчид хийсэн гэдгийг ойлгоод таньдаг хүмүүс рүүгээ залган тусламжгүйтэл туслах хүн байдаггүй. Гэтэл араас нь нөгөө багтаа цэвэрлэгчид машинтайгаа ирж байгаа нь харагдана. Ингээд манай хоёр хөлөөрөө зүхтаахаар шидэд тэндээс хар уртаараа даунтауны зүг рүү гүйж эхэлнэ. Энэ үеэр нөгөө талд өөр нэг ир гэртээ баахан буу бэлтчихсэн. Ханан дээр нэг хүний зургууд хатчихсан хин нэг онилж халах гээд байгаа бололтой харагдана. Хаалга тогшгод очиод онгойлоход нэг эмэгтэй "Йоо, битгий ингээчтэй. Инглээгээд юу ч өөрчлөгдөхгүй штэ" гэхэд "Чамд ямар хамаатай юм бэ?" гэд хөөгд гаргачихна. Тэгээд бэлдсэн зэвсгээ машиндаа ачаад хотын төвөөр тавьж эхэлнэ. Машинаас том нэвтрэхгүй болгоод бас хөөргөн тонголчихсон. Тэгэхээр энэ ахыг Лё гэдэг байх нь. Ингээд нэг газар иртэл Эваг охинтой намд хідэн зэргүүд хүчээр гэрээс нь гаргаж байхдаа таарав. Яагаад бахан зэргүүд болчихов гэсэн чинь хэдхэн минутын өмнө манай хоёр оройн хоолой хийгээд өвөөгөө дуудах гээд өрөөнд нь ортол өвөө нэг захиа үлдээгээд явсан байв. Захиаг уншихад би энэ зүрхний өвчнөөсөө болж хоёр охиноо олон жил зовоолоо. Намайг баян хүмүүс худалдаж авсан. Арчлаач зовоосныхоо төлөө тэд чиний занс руу $100,000 хийх ёстой шүү. Тэр мөнгөөр сайхан амьдрах хэрэгтэй шүү охид минь гэсэн захиа байв. Зээ охин нь баламгадаад өвөөг гарч хаяа л да гэтлээ чинь өвөө чинь үхсэн. Энэ бол баян хүмүүсийн цэвэрлэгийг ашиглах арга гэж ойлгуулад байж байтал хаалгыг нь гаднаас нэвдэлж байгаа дуугарна. Хин бэ гэтэл Эваг үүдэн торгоогоод байсан. Гүзээтэй гай буу бариад ороод ирдэг. Эсэргүүцэл алан шүү гэж зүрдүүлээд манай их чи нүүр амыг долоогоод бүрсэж гисэж. Тэгж байтал гадаа том машин ирэн баахан зэргүүд тэдний байрлуу тайран орж хүмүүсийг буудаж байгаа дуугардаг. Юу болоод байна гэд нөгөө бүдүүнээ чинь өөдрөө явтал. Зэргүүд орж ирээд бүдүүнийг ингэдэс содоодыг нь задарчлуудаад алчхан тэр. Манай хоёр ч яагаад шкафандаа ороод нуугттал. Бодлого зэргүүд олоод хүчээр чирээд байрны гадаа гаргана. Гараад иртэл нилээн том машин байна. Гудамжны үзүр тарнилоо машинтайгаа тэднийг хараад сууж байдаг. Эва түүний охин хоёр чадлаараа тэмцэлтэд бардаггүй. Том машины хаалга онгоож эхлэхэд гудамжны үзүрт байсан Лё тэслэхүү буу аваад машинаасаа гарan зэргүүдийг буудаж том машин дотор хүнийг ч бас буудаад унгаачихна. Нөгөө хоёрыг дагуулan машин руугаа очиж суух гэтэл машин дотор нь нөгөө машин нэвдрээд хөлөөрөө зүхтааж ирсэн хосууд ороо суучихсан байдаг. Буугаач гэж тушаатал. Бид хоёр гимгөө хүн машин эвдрээд хэцүүдэж байна. Машин чинь онгорхоо байсан болохоор суучихлаа. Гуйжэн туслаач дээ гэтэл том машин дотор шүршдэг буутай хүн толгооноосоо тусгаажуулсаар босож ирээд буундаа ойртоход манай гурав машиндаа суугаад шүршдэг буугаар буудахтай зэрэгцэн тэндээс цогтдог. Уг нь Лё шал өөр зоригтой явж байсан ч Эва тэрний охин хоёрыг хараад хүн чанарын зулгааж тэдэнд туслаад нэмээд бас нэг хосууд машинд нь ороод ирчихсэн. Одоо ингээд энэ дөрвийг аюулгүй газарт аваачих болцоход явж байгаа нь. Энэ кинонд 3 төрлийн бүлэг хүмүүсийн нэгдлүүд байгаа бөгөөд эхнийх нь түрүүний том машинтай хүмүүс, цэвэрлэгийг дэмждэг, зохион байгуулалттай ажилладаг хүмүүс, гүн давхаргын хүмүүсийг олноор алах тусам ядуурлын төвшин бурч, зөвхөн баян цөөн хідэн хүмүүс үлдэж нийгэм маш гоё болно гэж боддог хэсэг бүлэг хүмүүс байгаа. Амьдрал дээрээ цэрэг цагдаагийн томоохон албан тушаалтнууд. Нөгөө талд харин хосуудыг хөөгөөд байсан эдгээр багтаа бүлэг хүмүүс нь цэвэрлэгээний үеэр хүн алах, тамлах,
хандах, айлгах, сүрдүүлэх, тэнийг баян хүмүүст аваач зарах гэх мэтчлэн дуртай зүйлийг хийж 12 цагийг өнгөрөөдөг хэсэг бүлэг хүмүүс байдаг. 3 дугаар цэвэрлэгийг болиулах ёстой. Энэ бол тэнэглэл. Шинээр үндэслэгч эцэг гээд байгаа зүйлийн эсрэг бодолтой хэсэг бүлэг хүмүүс байгаа. Машинтай хэд маань түрүүний хомроглон устгагчаас нэлээд гайгүй холбоод явж байтал машин новоо хэд шүршүүлсэн учраас эвдрээд замын голд зогсчихдаг. Ёо, одоо яах вэ? Замаа хөөцгөө ихтлээва. Манай найзынх эндээс холгүй байгаа. Чи бид нарыг тийшээ хүргээд өгөх юм бол би чанд машиныг нь аваад өгөө гэдэг. Ингээд тэд Эвагийн найзынх руу явах замд гарна. Том болгонд мэрэгэн бууж байдаг ч. Газар сайн будаж содолтдог Лиотой явж байгаа тул та тавуулаа хөвчглгүй метроны бодлын оролцоо ирдэг. Улан дорой тартал багтаа цэвэрлэгчд байдаг бөгөөд хүн амьтаа халаад гал энтер асаачсан зогсож байна. Манай тавын нэг нь санамсаргүй чимээ гаргатал. Багтаа хүмүүсийн нэг нь сонсоод наашаа алхаж эхэлнэ. Лиоч болон тариод ирэнгүүт нь сэмээрхэн бууж унагаагаад нөгөө хэдийгээд авуулаад метроны бодол руу ордог. Метроны замаар явж байтал газар доор агаар муучир Эвагийн биеийн сонирн болоод даралт нь ихсээд ирнэ. Гай газарт орос гэдэг шиг хэдэн танхаа гарууд машин буу зүсгтэйгээ араас нь хөөж эхэлнэ. Манай тавч чадлаараа зүхтаж тэд нуугдаж байсан хүмүүс чимээнээр нь гарч ирэхэд танхаа гарууд тэднийг ч шатаахыг нь шатааж буудахыг нь буудаж алдаг. Машин нэвдэрдэг хосууд ер нь ингүүл бүтэхгүй байна гэд нэг болонд нуугдаад танхаа гаруудын өдөөс буудаж эхэлнэ. Нөгөөдөл нь ч зөрүүлээд буудалцаж байтал манай талын эрэхтэй суманд оногдчихноо. Тэгсэн ч шантрахгүй бууцаар шүүн машиных нь нэг эмийг одноод тэмтэн дэлбэлээд алчихдаг. Ингээд метроны гарц руу очиод шархыг нь дүр тараад одоо жаахан яваад л байгаа гэд явсаар Эвагийн найзын дашгүүнийг ирдэг. Хичээ найз гэж нэлээд уриалгах мөртлөө дүүтэйгээ маш тааруу харилцаатай галзуу өгч байдаг. Манай эдээс шархацсан эрэхтэйний шархаа цэвэрлэж боолгоод юм мэдхэн идээд Лио тэнд бодвол гинтер сольж өмсөд Эвагаас машин өгнө гэсэн түлхүүрээ өгчхөө би явлаа гэтэл энэ дүлдээчтэй аюулгүй штэ явж яах гээд байгаа юм бэ гэд явуулдаггүй. Лио харин миний хүүг нэг хүн машинаараа дайрчихсан юм аа. Зөвхөн хундааны хэрэглээ нь хэвийн хэмжээнээс 2 дахин их байсан. Өөрийгөө хянах чадваргүй энтергээд судлагдчихсан. Одоо эхнэр 2 хүүхэдтэйгээ сайхан амьдарч байгаа. Тэр хүн тэгж амьдрах эрхгүй. Машины түлхүүрээ газ өгөөдөх гэтэл ява. Машин гэж байхгүй. Энэ аль машингүй гэж наадгийн. Ах чуурлаад явах гэтэл гэрээ хийсний дүн хичээгээ буудаж гэрээ нэг юм болж эхэлнэ. Манай тав арай гэж хідэн солиотой юмнаас алж тэндээс цухтаад доош бодол гадаа хомроглон устгагчдын том машин ирчихсэн. Цэргүүдээ болгож байлаа. Лиоч хурдл гэд нөгөө дүрийг хашаад авуулаад өөрөө нуугдтал. Шгүү цэргүүд анзаардаггүй. Цэргүүдийг ахлаад байгаа нөгөө шүршдэг буугаар бууддаг ах харин надад тэр залууг заавал орж ир гэдэг. Тэр гэдэг нь манай Лио гэдэг ах юм байна л та. Өөрийг нь буудсан болохоор тэрэнд үш санаад араас нь хайгаад дагаад яваад идэг. Цэргүүд Лиог нуугдсныг анзаарлгүй дотогш ороход агч нуугдсан газараасаа гарч ирээд хашаад авдал. Нөгөө багтаа цэвэрлэгчид амийг нь дараад машиндаа суулгачихна. Манай хэдийг бүгдийг нь бариад машиндаа аччихсан байв. Нэг газарт ирээд хідэн хүмүүст манай тавыг хүлээлгэж өгөөд тэднээс мөнгө аваад баяртаа гэж салцгаана. Хүний 8-нд өртчихвөө явмаа найд. Ингээд бүгдийг нь нэг газар оруулаад толгойд нь угсан ямиг нь автал чинээлийн хүмүүсийн цугласан газарт тайзан дээр гарчихсан зогсож байдаг. Хөтлөгч. Ингээд өнөөдрийн сүүлийн ангууд бидэнд ирлээ. Үнэ хэлээд авна уу гэж авнаа. Бачуудын ан хийдэг газар ирчихсэн байгаа ах нэ. Хүмүүс ч үн хэлж байгаа сонгож авсаар жинхэнэ тоглоом руугаа орно. Нөгөө хэдийг манийг харанхуй газар бүүнд нь оруулаад тэднийг алхаар сонгосон хүмүүс зориултын хувцас, харанхуйд хардаг шил, зэвсгээ бариад тоглоомын талбай руу ангуучлахаар ордог. Үлдсэн хүмүүс нь болохоор шилний цанаас тэднийг бодитоор үзээд зогсож байна. Сайн зодтолдог ах маань юу болоод байгааг сайн ойлгож байгаа болохоор бид тэдний шилийг эхлээд олж авах хэрэгтэйгээд тэднэрүү дайрсан хүнийг өөрийг нь унгааж халаад шилийг нь аваад зүчгдэг. Зэвсгийг нь ч мөн аваад өөр хоёр хүнийг алж шилийг нь зэвсэгтээ аваад нөгөө хэдтэй аваачж өгнө. Ингээд гурвуулаа тойрон овоо хідэн хүнийг буудаж унгаах нөгөө баян гарууд ч сандралдаж эхэлнэ. Бад үлдсэн хоёр нь гарахтаа зэрэгцэн гэрэл асаж хамгаалагчид талбай руу орж ирж эхэлдэг. Хамгаалагчдтай буудалцаж байтал манай хос хоёрын эрэхтэн буудуулаад газар дээр амиа алтчихна. Байдал хэцүүдэж байтал гаднаас өөр хідэн хүмүүс орж ирж хамгаалагчдын эсрэг галлахад саяхан орж ирсэн хүмүүсийн нэг нь манай эд дээр ирээд одоо аюулгүй эндээс гарцгаа гэж хэлдэг. Тэгтэл энэ залуу цэвэрлэгээ нэг дээр нөгөө амьд үлддэг өнгөт арьс залуу байдгийн. Хуваад манай хүн. Манай хэдийг аварсан хүмүүс болохоор цэвэрлэгийг эсэргүүцэгч бүлэг байжээ. Ингээд гадаач гэгээ орж цэвэрлэгээ дуусгах төгөхөд манай хэд салцгаан Лио болон Эва тэрний охин гурвуулаа нэг гудамжинд ирцгэн. Лиоч би хүүг маань алсан хүнийг ингэж амьдрахыг харж чадахгүй гэд бууга аваад тэднийг ирлүү ордог. Ундаж байхад нь сэмээрхэн ороод залуу их нартэн сэрээгээд чи намайг таньж гин үү? Юу хийснээ мэдэж гин үү гэд утга тулгаад асууж гарнаа. Үзэгдэл солигдоход Лио байшингаас сүрсүүлдгүй амтан гараад ирнэ. Гэтэл өөдөөс нь нэг хүн ирснээр манай Лиог будаад унгаачихдаг. Хартал нөгөө хомроглон устгагч ах зогсож байв. Энэ хоёр цэрэг цагдаагийн холбоотой нэгнээ таньдаг хүмүүс бололтой байв. Хомроглон устгагч Лиог яг тархин дундуур нь буудах гэж байтал ашгүй төрүүлээд хомроглон устгагчийг нэг нь буудчихав. Хин бэ гэтэл нөгөө хүүхдийг нь алсан гэдээсээ итгээд ашгүй амжиж гарч ирээд ахыг аварч. Лио хүн чанарын зулгаагаад түүнийг алж чадлагүй гарч ирсэн байжээ. Ингээд Эва охинтойгоо ирж Лиогийн хүүг алсан хүний машинаар Лиог эмнэлэгт нь хүргээд цэвэрлэгээ каноны 2 дугаар ангид тусдаг. Кино сонирхолтой байсан гэж найдаж байна. Дараагийн ангиудад цэвэрлэгээ чухам юунаас эхлэлтэй болсон. Нийгмийн бусад давхарганы хүмүүс цэвэрлэгээний үеэр хэрхэн тэмцэж амьд үлддэг тухай ярьж өгөх болно. Тэр болтол түр баяртай.
Лайк, subscribe мартваа guys.